Бид та бүхэндээ дотоод хэргийн их сургуулийнхаа үйл ажиллагааны талаар бэлтгэн хүргэдэг Юу блогийнхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид их сургуулийнхаа музейгээс бэлтгэлээ. Ингээд бид яг музейн танхимд орж ирээд байна. За манай их сургуулийн музейд бол одоогийн байдлаар нийтдээ 34 төрлийн 1500 гаруй үзмрүүдтэй ийм том музей байж байгаа. За энэ манай музей бол байнгын зочидтой байдаг. Ялангуяа сургуулийнхаа багш, албаа агч, сонсогч нарт бол бас хуваарийн дагуу үзүүлдэг. За гадна дотны зочид төлөөлөгчдэр бол бас заавал музейгээ танилцуулдаг юм уламжлалтай. За ингээд яг үүднээс орж ирэхэд бол энэ манай музейн танилцуулга байна. За мөн түүхэн баримтат кинонуудыг бас ингээд үүднээс эхлээд дэлгэцэн дээр байршуулсан байгаа. Жишээ нь энэ дээр гэх юм бол яг тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан юм дохионы хэлээр танилцуулга бэлтгэсэн байгаа. За ингээд манай сургууль чинь 11 бүрэлдэхүүн сургуультай. За ингээд ахлах сургуулийн сурагчид маань ямар хувцас өмсдөг, хувцсныхын завгуур, за ахлах сургуульд маань үүсэн байгуулагдсан түүхээр манай музей үзмрүүд ингээд эхэлтгээ. За энэ тэгчин ахлагчийн сургуулийн талаарх танилцуулга. За бас түүхэн үйл явдалтай холбоотой ахлагчийн сургуулийг анх төгссөн хүмүүс ямар диплом авдаг байсан, анх яаж үүссэн гэх мэтлэн ахлах сургууль, ахлагчийн сургуулиас ингээд түүхэн ихэлсэн ийм том музей байгаа. За манай музей эрхлэгч бол Ахмад Цэцэгмаа гэж албаагч маань ажилладаг. Амрыг ирээ Ахмадаа. За бид нар бас ер нь нэвтрүүлэг хийх талаар хэлсэн байгаа. За та ажиллахтай байна уу? За өнөөдөр хуваарийн дагуу онцгой ажлын сургуулийн сонсогчдод музей танилцуулаад дуусж байна. Ер нь өдөр болгон музейг танилцуулах ажлагтай байна. За манай музейд бол ер нь өдөр болгон зочидтой байдаг. Өнгөрсөн жил гэхэд 4000 гаруй гадаад дотоодын зочид их сургуулийн багш, албаагч, сонсогчдод танилцуулсан байгаа. Ер нь хуваар гаргаад байнгын музей танилцуулж их сургуулийнхаа түүхтэй танилцуулах ажлыг зохион байгуулдаг. Мөн шинээр их сургуулиудад ажилд орсон албаагчдад бас музей танилцуулж их сургуулийн түүхэн замналтай танилцуулдаг ажлыг байнга тогтмол зохион байгуулдаг байгаа. За баярлалаа. Та яг үзүүлэлт дуусч байна тий. За баярлалаа. Ингээд музей маань сая бид нар гаднаас орж ирээд дэлгэцэн дээр ямч дээр ахлах сургуулийн хүүхдүүдийн өмсдөг хувцас бас түүхэн замналыг нь өгүүлсэн байна. Энэ удаа хоёлаа яг музейхээ яг онцлог үзмрүүдээс эхлээд мэдээллийг хүргэе гэж бодож байна. Ер нь аль үзмрээс эхлэх вэ? За манай музейд бол түүхэн ховор үзмрүүд бол нэлээдгүй байдаг, их хуваар байдаг. Тухайлбал 1934 оноос хойш 30-40 оны үзмрүүд бас хадгалагдж байдаг. За тухайлбал анхны диплом байна. Их сургууль маань бол анх төв сургууль гэж байгуулагдсан үедээ 1 жилийн хугацаатайгаар албаагчдыг бэлтгэж ирсэн түүхтэй. Энэхүү дипломыг санжимт үгээ сонсогч бол их сургуулийнхаа 60 жилийн ойгоор музейдээ дурсгал болгон үлдээсэн байдаг. Одоо хүртэл хадгалагдж байна. За 1934-5 онд онц төгссөн сонсогчдод ийм дардтай уйгуржин Монгол бичгээр машинцсан дөрвөлжин шугамтай дэвтэр дээр уйгуржин Монгол бичгээр машинцсан ийм дардтай шагналын дипломтой төгсөж байсан. Энэ бас сонирхолтой түүхэн ховор үзмрээд нэг байна. За мөн их сургуулийн маань анхны туг ихвээр музейдээ хадгалагдж байна. Бүгд Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 49 оны 4 сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолоор манай их сургуульд орон дээдэд хүндэтгэл болсон байлдааны гавьяаны анхны тугийг гардуулсан нь их сургуулийн музейд ихвээр хадгалагдж олонний хүртэл бас болж байна. За баярлалаа. Энэ дотоодыг хамгаалах газрын төв сургууль гэдэг сургуулийн анхны түүх баг шиг байна тийм. За ингээд манай музейд их сургуулийнхаа түүхийг ерөнхийдөө үйлчлээд харуулсан байгаа. 1934-аас 38 онд бол төв сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж исэн. Анхны захирал галсан гогоос эхлэлээ сургуулийн бүтэц зохион байгуулалт анхны хичээл энэ байна. Анхны хичээлдээ зохион байгуулж байгаа. За ингээд сонсогчдын нийтээр авахулсан, виртуунээр авахулсан зургаас эхлээд сонирхолтой зураг бичиг баримтууд тавигдсан байна. За энэ их сонирхолтой чинь тий сурлах сахилгаар тэргүүний ангид шилжиж байна. За 38-аас 51 онд төв сургууль маань нэр нь өөрчлөгдөж дотоод явдлын яамны дотоодын ба хязгаарын цэргийн нэгдсэн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж исэн. За энэ үед тухайн үед сонсогчдод сурлах сахилгаараа тэргүүний ангид шилжиж явах туг гэдгийг аялуулж исэн. За энэ 5 өршөө дотоод явдлын яамны хязгаарын цэргийн нэгдсэн сургууль гэдээ тавьчлаад бичсэн. За энэ үзмрээр бас ингээл ихвээр 48 оноос хойш ингээд одоо хүртэл музейд ингээд хадгалагдаад нийтийн хүртэл болоод явж байна.
За ер нь бас энэ ташрын танаас тодруулахад за ингээд энэ одоо бидний энэ влогийг үзээд сургуульд өөртөө одоо хадгалж байгаа сонирхолтой үзмрүүдээ ер нь сургуулийнхаа музейд хадгалуулъя гэсэн албаагчд маань ер нь танд яаж хандах вэ? За музейн үйл ажиллагаа манаас жилээс зэж одоо сан хөмөргөн баяжуулахнаас баг шалбаагчид ахмад ажилтнуудаас түүхэн ховор зураг бит болон бит ус одоо үзмрүүдийг одоо өөрсдөө хадгалж байгаа зүйлийг өгдөг. Ер нь өөрт хадгалж байгаа бас их сургуультай холбоотой түүхэн баримт гэрэл зураг ховор нандин зүйлсийг одоо үзмрийг өгөхийг хүсвэл одоо манай музейд одоо албан ёсоор хандаад одоо бас ингээд өгч болно. Бүртгүүлжүүлээд одоо бүртгээд авч сан хөмөргөтөө албан ёсоор авдаг. За баярлалаа. Энэ бас их сонирхолтой гар орчимлүүд. За энэ тийм тий. Дэслэг генерал Цэдэш генерал бол манай сургуулийн штабын дараагаар 1937-оос 41 онд ажиллаж исэн. За хэлийн домог болсон энэ одоо нэртэй хүн манай сургуульд одоо ажиллаж исэн бас бахархалтай. Энэ одоо Цэдэш генералын хэрэгжилж исэн эд зүйлс энэ өөрийнх нь хэрэгжилж исэн. За энэ болохоор одоо өөрийнх нь одоо зохиосон номны их бичвэр монгол бичгээр бичсэн ингээд номныхны их бичвэр бас үзэг ингээд эдний шил бусад эд зүйлснээс хадгалагдж байгаа. Мөн одоо өөрийнх нь одоо цэцлэгч генералын одоо хувцас одоо бас манай музейд байгаа. Хүү инх жаргал нь бас 2014 онд их сургуулийн 80 жилийн ойгоороос аавынхаа энэ эдэлж хэрэгжилж исэн зүйлийг музейд одоо дурсгал болон албан ёсоор одоо хүлээлгэж өгсөн. Одоо ингээд музейд одоо үзмэр болоод нийтийн хүртэл болж байна. За баярлалаа. За энэ ер нь бол хэдэн танхимтай. За их сургуулийн метр квадрат музей маань одоо 400 м квадрат талбайтай үзэсгэлэнгийн 2 танхимтай түүхэн эсэг орчин үеийн эсэг гэсэн 2 танхимтай. За энэ эсэг маань ерөнхийдөө 34 оноос эхлүүлээд одоо 2011 он хүртэл одоо дотоодгийн их сургууль болох хөл төр үеийг харуулсан түүхэн танхим байгаа энэ эсэг нь. За бас нэг өөр нэг сонирхолтой ховор үзмэр бол энэ илэрхийлэлт гэдэг ийм одоо Маршал Чаа улсын гоод одоо дотоодын ба хязгаарын цэргийн нэгдсэн сургуулийн сонсогчид одоо өөрсдөө урлаж одоо хийж өгсөн энэ зүйлээс хадгалагдж байгаа. Тухайн үед одоо Маршал Чаа улсын одоо хязгаарын цэргийн нэгдсэн сургуулийн үйлчлэлтийн бэлтгэлийг одоо шалгахаар ирсэн. Тухайн үед одоо сургуулийн удирдлага хамт олон маш сайн ажилласан байсан. Тэгээд тэр үед одоо Орлогон Чаа улсын гоод энэ илэрхийлэлт гэдэг зүйлийг одоо хийж өгсөн. Одоо хүртэл ингээ музейд хадгалагдан одоо сонсогч үзэгчдийн одоо хүртэл болоод ингээ байж байна. За баярлалаа. Энэ дэлгэцэн дээр маш олон баримтат кинонууд ялангуяа одоо манай хуучны генералууд, хурандаа нарын ярилцлагууд их гарч байна. За энэ бас музейн одоо бүх түүхэн баримтыг одоо ингэж цаасан хэлбэрээр буюу өнгөдөд хананд одоо байршуулах бас боломжгүй болоод бид нар цахим одоо дэлгэцийг одоо байршуулж одоо тухайн үед ажиллаж исэн ахмадууд болон түүхэн ховор гэрэл зургуудыг бас ингээд байршуул цахим дэлгэцэнд одоо байршуулсан байгаа. За баримтат кино 2014 онд одоо их сургуулийн 80 жилийн ойгоор одоо бүрэн хэмжээний 2 ангид баримтат кино хийж исэн. Тэр баримтат кино маань байна. Бас ахмадуудын маань дурсамж ярилцлагууд олноор одоо байршиж ингээд олон нийт хүртэл болж байна. За баярлалаа. Түрүү бас тэр туг ярьсантай холбоотойгоор энд бас нэг хуучны сонин туг байна. Энэ ямар түүхтэй? 1974-өөс 82 он хүртэл манай сургууль маань нийгмийг аюулаас хамгаалах яны цэргийн тусгай сургууль нэртэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж исэн. За энэ бол цэргийн тусгай дунд сургуулийн байлдааны туг одоо энд бас байна. За тухайлбал энэ түүхэн үйл явдлыг харуулсан тэр байлдааны тугыг одоо хүлээж авч байгаа. Хүндэтгээд хүлээж авч байгаа одоо зураг нь фото зураг нь байна. За ингээд туг маань бас ер нь их хуваараа ингээд хадгалагдаж байна. За манай үеийн сургуулийн одоо тугнууд бас музейдээ бас хадгалагдаж байдаг. Хүндэтгэлээр анхны тугнаас эхлүүлээд одоо дотоодын цагдаагийн хууль сахиулгын их сургууль хэлтэр тугнууд бүгд одоо музейд хадгалагдаж байгаа. За ингээ баярлалаа танд. За бид та бүхэндээ дотоод хэргийн их сургуулийнхаа үйл ажиллагааны талаар хүргэдэг юу влогийнхаа шинэ дугаарыг одоо хүргэж байгаа. Энэ удаагийн дугаарт маань за манай музей эрхлэгч Ахмад цэцгмэн оролцлоо. За тэгэхээр бид бол манай музей бол сая хэлсэн 34 төрлийн 1500 гаруй үзмэртэй гэж. За энэ хэсэг бол яг ингээд анх сургууль байгуулагдчихсэн түүх. За жишээ нь сая энэ хууль сахиулах албаны мэрэгчлэтнүүдийг бэлтгэхэд 1952-оос 1964 онд одоо бэлтгэжсэн энэ түүх холбогдох гэрэл зургийн хамт за бусад одоо энэ үзмрүүдийн хамт байж байна. За ингээд манай музейд бол маш ховор, содон, сонирхолтой юм одоо гэрэл зургууд болон энэ одоо чухал хэрэгслүүд байдаг. Тэгэхээр бид та бүхэндээ дараагийнхаа дугаараар бусад танхимуудаасаа мэдээлэл хүргэх болно. Ингээд юу влогтой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа эргэж уулзцгаая.